За ямар ч үсэн ерөнхий сайд засгийн газартаа олж байгаа шиг байна. Тэгээд за ямар ч сайн тал руугаа явж байгаа гэж ойлгож байна. За манай ерөнхий сайд маань энэ давхрынхаа зургаа өгүүлэх болчих гэж байна. Баян-Хонгор аймгаас бас анхны ерөнхий сайд гарч ирж байна. Энд бол одоо бас бүгдөө хүчин зүтгэлээ. Тийм. За тэгээ яах вэ? Юу л нөгөө морин дээрээс дэлхийг эзлэх амархаа. Мориноос буугаад дэлхийг төхнүүлэх гэцүү гэж байгаа. Одоо яг энэ юм чи эхэлж байна л да. За ер нь яг ямар засгийн газар хүлээж авч байгаа? Ямар Монгол улсыг хүлээж авч байна? Ерөнхий сайд өнөөдөр. За яагаад дангаараа засгийн газраа байгуулсангүй? Та нар чинь 68-ын судалтай нам штэ. За энийг нэг асуумаар байх юм. Ямар утга учир байна? За яг хоо засгийн газар бол боломжийн бүрдчихжээ гэж ойлгож байна. Хашрууч байна, шонхрууч тэгээ үцгээл буцаал ороод ирсэн байна. За нөгөө ардын намын алт шиг хүмүүсээс хагас нь ороод ирж хагас нь үлдсэн байна. За яг хоо би түрүүний засгийн газраас 2 саяыг их сайн ажилдаа дажгүй байлаа гэж хэлэх гээд байгаа. За нэг нь бол одоо манай Бат цэцэг сайд. Энэ одоо тэ 2 гөрштэйгээ харьцаа. За 3 дахь гөршийн бодлого энтрийг үл их сайн барьлаа. За 2 дахь сайд нь бол манай Учрал сайд. За орооны гэрэг хийчлээ. Энэ байна нэрээ юу болж байгаа вэ? Яг явж гин үү яаж гин те? Тэрийг бас нэг лавлчаа. За бид хэд одоо энэ дотор ярьж явах та одоо бүгдөө л сайхан болцсон юм шиг, сайхан болж байгаа юм шиг ингээд бууж байгаа сайдууд нь ч гэсэн зөндөө олон юм хийцсэн юм шиг үнэхээр одоо маш сайхан байгаа юм шиг яриад байх юм аа. Тэгээ ард түмэн бол арай өөр байна л да. Ард түмэн бол тэгж штэ. Амьдрал хэцүү байна, хүнд байна. За энэ засгийн газар солигдоод бас арай дээрдэг юм болоо гэсэн ийм хүлээлттэй байна л да. Гэхдээ энэ байдлыг одоо сүүлийн 10 жил ардын намынхан та нар хийлээ. Улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 30-40% төсөв дээр аваачаад оолчдөг. Тэгээ одоо улсаасаа илүү баян тарган яам сайд нар төрж идэг. Ийм л авилга ихссэн ийм юмруу шилжүүлчтэй. Энийг одоо яаж багасгах гэж байна? За арчилсан нам бол уул нь яг тийм юмгээ ажил хийчтэй. Жишээлбэл одоо малыг хөвчилдэг, орон сууцыг хөвчилдэг. Тэгээ иргэдэд наалддаг байхгүй юу? За таны засгийн газар одоо яг юу хийх вэ? Татвар их нэмэгдэж байна. Амьдрахад хуулийн хүнд байна. Одоо энэ эрчим хүчин дээр онц байдал зарлаа. Тэгэхгүй бол одоо цаашдаа яах вэ? Үнийн нэмсэн. Ямар ч тийм баталгаатай найдвартай их усэр ард түмэн эрчим хүчээр хангагдаж чадахгүй байна. Энийгээ шийдээ. Ер нь бол нөгөө Ленин багш хэлжсэн шүү дээ коммунистууд. Захиргаан жуулчид дээр зүйл засгийн нэмбэл коммунизм социализмд болно гэжсэн. Одоо энэ захиргаан жуулчид дээрээ шүүх засаглаа сайжруулчвал арай дээрднэ. Тэгээ засаг одоо орох их юмд ороод авах шаардлагагүй. Аль болохоор бага юмд оролцож хувийн гөвшил, хувийн өмчийг одоо сайн явуулмаар байна. Өөрсдөр нь хийх ажлыг хийлгмээр байна. Саад болмооргүй байна. Байнга л одоо хувийн гүшлээ дээрлэхэд оромжилж явах юм аа. Өмнө тэгтгэл байна. Төсвийн тодтголыг хэлцэх үеэрээ бид нар сүүлийн 2-3 хоног төр хувийн хвшлийн түвшийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг бэлтгэсэн яамдаа санал авч байгаа. Одоо ойрын хугацаанд улсын хурал дэргэн мэдүүлэхээр төлөвлөж энэ ондоо багтааж хилцүүлэхээр төлөвлөж байна. Ер нь яг төсвийн эдийн засгийн бодлогын хувьд бол ийм болчиход байгаа. Суур сценарийгоор суур одоо хөлбраар төсвийн орлого 2.3 их найдаар буурахаар. Өөрөөр хэлбэл 105 сая тонн нүүрс 105 доллараар тооцоод 83 сая тонн нүүрс экспортлоно гэдэг төсөв тусгацсан. Одоогийн гарч байгаа байдал бодит үнийн өөрчлөлт одоо суур хөлбраар бол бид нүүрсний одоогийн үнийн бууралтаар тооцоход 2.3 их найдаар тооцсон. Харин энэс муу хөлбөр ажиллах хөлбөртэй. За ойрын 2 жил нүүрсний өсөхгүй буурна гэсэн олон улсын тооцоо байна. Энэгээр 3.2 их найдаар төсвийн орлого буурах тооцоод.
Ингээд энэний чинь танахгүй бол энэ илүү зардлыг чинь яаж нөхөх үү? Зээл авч нөхөх нь нөгөө өөрийн нарамд чинь нэмэгдэнэ. Авсан зээлийн хэмжээгээр валютын ханш өсөж дотоодын иргэдийн ачаан дээр инфляц үнийн өсөлт болж байна. Ийм учраас иргэдээр дарамт тушруулж ирснээс төр өөрийнхөө бүсийг чангалж илүү дутуу зардлаа таньж байж л энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг давна гэж үзэж төсвийн тодголыг яаралтай гэж үзэж байгаа юм аа. Тэгэхгүй бол энэ хөрөнгө оруулалт зардал болгоны маань боломж нь ард нь мөнгө нь байдаг гэсэн бол хөдөө болгонд сум барих юм. Сум болгонд аймаг болгонд тэр хөрөнгө оруулалт одоо хэрэгжүүлэх нь төлөөл байна. Тэгэхдээ эдийн засаг гэдэг бол хүний хязгааргүй хэрэгцээг хязгаарлагдмал нөөц болцоогоор шийдэх ухаан гэдгийг бид бас тооцож ойлгож ажиллах ийм бодит шаардлага байна. Бидний хэрэгцээ бол хязгааргүй байна. Зам барилга бариад одоо метро цотороо барих бүх заанч бидний нөөц мөнгө хязгаарлалтай. Өнөөдөр гадаад байдлаас болоод улам хүндрэлтэй болж байна. Ийм учраас байгаа боломж нөөцөө шалтгаалаад уламжлал шинжилгээг госолсон засгийн газар байхгүй бол шин тутам 100% шин засгийн газар байгууллаа гэхэд бид цаг алдах тусам бидэнд том өршлийг авчрах гадаад нөхцөл байдал үүсэж байна. За өнөөдөр ингээд манай засгийн газар албан ёсоор бүрдэх гэж байна. Энэ засгийн газар өнөөдөр улс төрийн докторгүй байдал, эдийн засгийн хувьд гадаад шок, төсвийн алдагдал, үнийн өсөлтөөс шалтгаалсан иргэдийн амжиргааны дарамт нэмэгдсэн, хувийн хвшлийн орон зай харьцангуй шахагдсан гэсэн шүүмжлэлийн дор хүнд нөхцөлд улс орны эдийн засаг нийгмийн байдлыг хүлээж авч байна гэж бодож байна. Ийм учраас шийдвэртэй уялдаа бүхий бодлого шаардлагатай. Ийм учраас би нэг л зарчим барьж байгаа. Ярьдаг биш хийдэг байгаа чинь сайд. Тийм учраас би нэг ярьдаг попордог гэхээс илүү ажил хийдэг сайд нарыг ажил гэж уламжлал шинжилгээг хослуулж дан шинээр бүрдээ цаашаа бүхнийг суралцаад явах цаг хугацаа алга, дан хуучнаараа явах болцоо алга. Ийм учраас үнэн л байх ийм зарчимтай засгийн газрыг бүрдүүлэхийг зорж байна. Ажил хийдэг байх, хамгийн гол нь ажлын үр дүн байх, хувийн хвшлээ дэмждэг таны санал санаачлагууд дээр тулгуурласан энэ зах зээлийн нийгэм, ардчиллийн үнд зүйл тулгуурласан ийм л засгийн газар байхыг үзэж байна. Янз бүрийн шошго наагаал гой PR-ийн үгээр би ярмааргүй. Одоо үр дүн гарахгүй бол бидэнд үнэхээр эдийн засгийн байдал маань ямар хүнд байгааг муу хөлбөрөөр 3.2 их найд цаа одоо суур хөлбөрөөр 2.3 их найдын алдагдaltaй төсөв ханшийн дарамт валютын нөөцийн цэвэр нөөц гасах 1.8 тэрбум доллартай яг өнөөгийн нөхцөл байдал Монгол ардын намд ангаараа засгаа байгуулах боломж байсан. Монгол ардын намын бахуурлаас олон уралч үзлийг хүндэтгэж нийгмийн итгэл доктортой байдал тулгуурласан эв нэгдэл ойлголцлыг эрхэмлсэн шийдвэр гаргасан. Тэгэхээр энэ агуулга нь мөрийн хөтөлбөрөөр хэрэгжүүлэхэд ард түмэнд амлалтсан энэ намуудын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлж чиглэж байгаа. Энэ намуудын мөрийн хөтөлбөр 55.9% давхцалтай ардчилсан намын ардын намын мөрийн хөтөлбөрийг нэгтгээд боловсруулсан. Хүн намын мөрийн хөтөлбөрийг оруулсан. Ногоон намын мөрийн хөтөлбөр ч гэсэн ногоон бодлого чиглэлд тусцсан ийм мөрийн хөтөлбөр учраас энэ мөрийн хөтөлбөрийг хамтарч хэрэгжүүлье. Гаднаа ийм зөрчилтэй тэмдэлтэй үед Монгол улс нэг бай. Эрэг сөрөг хүчин ч гэсэн болохгүйг шүүмжилдэг, болдгийг дэмждэг ийм парламентын соёлоо хүндэтгий. Ийм зорилгоор бид илүү хариуцлагатай, илүү өргөн суурьтай, доктортой засаглалыг бүрдүүлэх зорилгоор л бусад намуудтайгаа хамтарч өнөөдрийн засгийн газрыг бүрдүүлэх санал гаргаж хамтарч ажиллаж байна. Өргөн суурьтай, ойлголцолтой засаг байгуулах нь доктортой байдал, легитим байдлыг хангах суурь сонголт болно гэж үзэж байна. Тэгээ манай Даш Донгийн гамбат гишүүн маань бас харьцангуй чөлөөт үзэлтэй эдийн засгийн либералчил, хувийн хвшлийг дэмжих бодлого дээр тууштай явдаг хүний хувьд одоо бас энэ төрийн эмчийн компаниудын менежментийн засаглалыг сайжруулах, хөгжлөл, төрийн зарим чигүүргийг хувийн хвшилд шилжүүлэх гээд тодорхой асуудлуудаар авилгалын суур үндсийг одоо арилгаж чиглэгдсэн энэ асуудлуудаар бас санаачлагтай хамтарч ажиллахыг үрж юм. Заавал засагт орохоор л хамтардсан биш. Монгол улсын эрх ашигын төлөө Монгол улсынхаа төлөө тангар үргэсэн гишүүн бүр хамтарч ажиллах ёстой гэж. Харин буруу гэр нь бол шүүмжил засчих ёстой. Энэ бол манай парламентын арчлалын суурь зарчим гэж ойлгож байна. Таныг одоо ингэж дэмжиж ажиллаж байгаад талархаж байна.
За бид нар ч бас гадна дотны хэвлэл мэвлээс юм аа мэддэг болсон байна. Та нарын тэр тодорхой нарийн ширээмийг мэдэхгүй юм байна. Тэр Times дээр юу гарсан юм бэ? Тэр юм үний юм уу худлаа юм уу? Энэ ч одоо Монгол улсын нэр хүндэд нэлээд нөлөөлөхөр юм байна шүү дээ. Одоо говидко одоо хэн мэддэм байгаа? Асуумаар байгаа байхгүй юу бас. Тэгээ Монгол улсын ерөнхийлөгч бас хуулиар хамгаалагдсан нэр хүндтэй л дээ. Тэгээд гадна дотн бид нэр эхлэхээ холбоо энэ нөхцөл байдалд ийм байж идэг. Тэгээ одоо хэвлэл мэдээлэлээр гадны хэвлэлээр ийм гараад идэг. Энэ одоо ямар учиртай юм бэ? Энэ чи одоо ганцхан Монгол ардын намынхан гэхгүй шүү дээ. Монгол улс л гэж яриа шүү дээ. Энийг нэг тайлбарлах уу? Гадны хэвлэл дээр гарсан нийтлэлийн талаар энэ танхим тайлбар хийх эрхтэй хүн бол байхгүй шүү дээ.